Уучлаарай тань. Ямар гэнэ. Самбано. Самбано. Өдрийн өдрийн. Самбано. Өдрийн өдрийн. Ямар кадр юм бэ? Жимсэн ээжүүд шинэ хичээлж байна тийм. Нийт та 3 минутын дотор эндээс одоо яг тэр шинэ хичээлийг хүнсний бүтээгдэхүүн сонгох. 3 минут хугацаанд сонгоод тийм. Одоо жирэмсэн ээж зориулсан хүнсний бүтээгдэхүүн цуглуулах юм шүү дээ. Би авч Мэдээж ирээдүйд аа болох тийм. За би хэлчих. Хэлээ. Бүтээгдэхүүнээс сонгоё. Босгоо. За тэгээ. За тийм. 3 минут байна тийм. За тэгээд За цаг явсаа. За явсаа. За явсаа. За. За хөө. Сараа цагчаа. жирэмсэн ээж тэгэхээр За ямар нөгөө. Тэгээд чирсэг хүмүүс тавь. За. Ногоодо шүлэл хийчих гээд байгаа маа. за миний бодлоо За тийм нэг гурван ч юм байна уу? Би бүр сандарчлаа. За 30 секунд үтээ. 30 секунд үтээ. За 20 секунд. 20 секунд үтээ. 20 секунд. Тэгээд тийм тав манай тавь. Аялан боллоо шүү аялан. Анта оксидаа. Жимс авъя. За энэ ловын брокколи гэдэг энийг одоо энэ мэдээллийг хаанаас авчих юм? за нэг эрдэс бодистой гэр одоо энэ улаан өнгийн хүнсний бүтээгдэхүүн Ганц ширхэг юу ахгүй. Хараг авахгүй юм. Аваагүй. За цаг дуустаа. За угаасаа цаг дуустаа. За. За цаг дуустаа. За. За цаг дуустаа. За болцсон юм. За. Үнэн давчих минь энэ зайн давчих болохоор амар хэцүү байна. За это бүтээгдэхүүнээ гаргаж ирсэн. За. За 3 минутын хугацаанд манай бүсгүй маань жирэмсэн эхчүүдийн бичил шимт хичээлийн бүтээгдэхүүнүүд авсан. За харин одоо яг тэр бүтээгдэхүүний шимт хичээл нь одоо орцонд нь яг байна уугүй бүгдээрээ даарцгаа. За мэдээж омега. За мэдээж тунаа байгаа болохоор загасны мах. За энэ нь болохоор омега болон кальциуд агуулдаг. Ургийн хөгжилд маш одоо тархины үйл ажиллагаанд маш эргээр нөлөөлдөг болохоор номер 1 сонголтол яалтчгүй тунаа. За дараагийнх нь манай зүү харцны ундаа байна. За зүү харцны дунд нь бүр ингээд цэцэрэг агуулсан. За цэцэрэг нь бас одоо кальц эслэгээр баялаг жимс. За тийм болохоор бас ингээд зөв сонголт байна. За баярлалаа. За кагама жуус бол 100% одоо жимсний одоо шүүс. За энэ нь болохоор эслэг, за тэгээ кальц, за эдгээр одоо орсон бүх жимснүүдийнхаа эсхийг агууламжууд өндөр байдаг болохоор ямар одоо амттай зүйл ч юм уу те ундааны оронд ингээд одоо амттай ундааны орлох боломжтой юм гоё ундаа байгаа. За энэ бас болох бүтээгдэхүүн шимтгийжтэй. За лактозтой сүү. За сүүнд бол кальц агуулдаг. За одоо энэ савн дээрээс нь бас ингээд нэрнүүд нь юу агуулсан байна. За кальц болон натрий агууламжтай. За энэ бас урагт тус нэлээд сайн нөлөөлдөг байгаа. За 32.2% ийм. За ургийн тархины бас нэг хөгжилд илүү бас сайн гэж би бас сонсон. За банан бол кали агуулдаг. За кали нь бас ургийн хөгжил бас нэлээд сайн нөлөөлдөг. Бас ихэд бас илүү сайн нөлөөлдөг байгаа. За мэдээж энэ гайхалтай бүтээгдэхүүнүүд ургийн тэр дутагдж байгаа одоо шимт хичээл яг энэ дагуулдаг бас бүтээгдэхүүнүүдийг сонгосон байна. Баяр хүргэе. За манай одоо залуу маань өөрийнхөө бүтээгдэхүүнүүдийг сонгосон байна. Гоё хоол их ч юм бүгдээ хаацгаа. За ингээд лам ирднэ. Хоёулаа гоё
бүтээгдэхүүнүүд нь За танилцуулах. тэгээ. За эхнээс нь за далайн байцаа. За далайн байцаа бол угаасаа яалчгүй йодоор баялаг хамгийн одоо түгээмэл хэрэглэгдэг йод, амьд йод. За энэ бол бэс сонголт байна. За үхрийн мах бол үхрийн мах бол төмрөөр хамгийн баялаг махноор одоо ер нь хамгийн эрүүл жин асгаж жирэмсэн хүн ер нь бол эрүүл холж байгаа хүмүүс бол үхрийн махыг одоо түгээмэл хэрэглэдэг. За юуцай байх шиг байна. За юуцайны хувьд бас төмөр, кальц, эслэг гээд 3 юм ер нь ерөнхийдөө давмгаа агуулсан байдаг. За ер нь бол ногоо таны хэлгээр одоо ногоон хүнсэнд угаасаа одоо илүү одоо эрүүл одоо витаминууд агуулгадаг гэж байгаа шүү дээ. Тэндээ ажиллах ногоон хүнс бол яалтчгүй 8-1. За ловонг бол яг нэг нүдний хараан цайн гэж амар иддэг байсан. За тэнгуут ловон нь бол витамин A агууламж бол айгүй их байд юм байлээ. За бас нэг өтгөн хаталт идрээс урьдчилан сэргийлэх бас боломжтой байдаг. За цагаан будаа. За будааны хувьд бол яг нүүрс суссандаа орно. За тэнгуут цагаан будаанаас илүү одоо бор будааг сонгол бас арай дээд байх тий. Цагаан будааны хувьд бол энерги нөхөх одоо давуу талтай юм уу да. За мэдээч одоо эсгээр баялаг шүүж бод яалтчгүй сонгогдсон байна. За ингээд дуусна тий. Мэдрэмжтэй залуу юм тий. Баяр үргээ тий. Одоо за ямар ч сан олон жимсийг жүүс авсан байна. За жүүсний хувьд бол жимс болохоор яалчгүй эслэгээр баялаг. За тийм болохоор бас зөв сонголт байна. За orange жүүрч байна. Алим байна. За ногоон лир байна. За 3 жимс авсан байна. За алимны хувьд бол угаасаа хамгийн эслэгээр баялаг одоо жимс жоохон чихлэг амттай. За тэгээ мөн витамин E-гээр бол баялаг гэж явд юм байлээ. За энэ хоёр бол нийлдэж ойлгомжтой эслэгээр баялаг жимс. За буйцаа байна. За буйцаа бол магний, кальц. За тэгээ төмрийн агууламжтай. За өмнөх цаатаа маань бас юуцаа авсан байсан. За буйцаа. За буйцаа бол чихнээсээ бүр бүх одоо витаминыг агуулсан байдаг. За A, B, A, E, C витаминыг бол буйцаад агуулсан байт юм байна. Ер нь бол ногоон дундаа хамгийн ашигтай, хамгийн одоо хэрэглэхэд хамгийн эрүүл одоо ногоон юм байлээ. За ийм байна. За өөр йогурт байна шүү дээ тий. За яагаад йогурт сонгосон бэ? Ер нь жирэмсэн хүмүүстэй амттай байг. Тэгээд бас тэ эрүүл тэнгүүтээ бас амттай. Тэгээд сонгосон байна те. За яалтчгүй уусаа жимстэй. За тэнгүүтээ мэдээж одоо йогуртыг чинь одоо сүүгээр хийдэг. Сүүнд бол кальц хамгийн их агуулгадаг болохоор яалтчгүй нь бол зөв сонголт гоё. Яг илүү төтөө мэдхгүйгээр те. Бас эрүүлэр амттангаа нөхөх боломжтой. За хоол боловсруулах одоо замыг дэмжих, өтгөө хаталтаас одоо сэргийлэх юм хөргөн пробиотик бас сонгосон байна. за мундаг байна тийм ээ. Баяр үргээ. Сайн ээж болох нэ. Баяр хүргэе. За ямар ч байсан бүтээгдэхүүнүүдийг харах юм бол мэдээж угаасаа энэ тэр багтаа юм байна. Нангаасаа бас эслэг юм бол өнгөртэй. Мөн ахин бол E витамин бас агуулсан байдаг. За буйцаад яалтчгүй ногоон одоо хуйцаг болох юм байна. Ер нь бол хамгийн одоо зөв хүнсний ногоо гэж ордог магний, кальц, кали юм бол төмөр бас агуулт юм байна. Тийм болохоор бүгднийг ихсэн болохоор хамгийн бэст одоо хийх юм. Тэгээ таны хэлсэнчлэн өг сонголтын ингээд эмэгтэй хүн айгүй хэцүү. Тэрнээс ч юм сэргийлэх боломжтой. За амар жимс бол эмэгтэйчүүдийн жимс гэж бод хэллээ. За эмэгтэйчүүд бол хамгийн сайн жимс. За энэ бол кали, за төмрийг бас нэлээд сайн агуулдаг. За тийм болохоор эмэгтэйчүүдийн яалтчгүй одоо 8 жимс гэж ордог. За мэдээ цагаан будааны оронд яг бор будаа бол таны хэлдгээр цавуулаг угаасаа багтай. Тийм болохоор нэрлээ одоо турагч байгаа хүн ч гэсэн те эрүүл мэндийг анхаарч байгаа хүмүүс илүү цагаан будаанаас илүү бор будаа хэрэглэдэг. За энэ нь бол бас зөв сонголтоо. За мэдээж одоо уураг. За энийг бол яалтчгүй мэдэн те. Манд ерөөсөө өндөг авсан хүн байгаагүй би тэгээ гайхаад байна. Яагаад өндөг аваагүй болоо гэж чинь ямар ч гэсэн аваад ирсэн байна. За мэдээж омега, за уургаар баялаг. За энэ таваас түрүү хэлсэн. За 14 энэ бүтээгдэхүүний хувьд бол 25 төрлийн болно. 5 одоо жимсний ийм одоо тийм найрлагатай. За агуулсан юм байна. За тийм болохоор нөгөө яг чихэрлэг юм идмээр байгаа үедээ за эрүүлэр за яг чихэргүй тэгээд одоо жимсийг одоо хэрэглэх нь амтсан тийм ээ. Тийм амтсан маягаар хэрэглэх нь бас зөв юм байна. За бас сүү тараг хоёр авчихсан байна шүү дээ. Яа сүү тараг байна. Кальц гэвэл тийм зорилгоор гэсэн. За эндээс бол кальц тарга мөн ч гэсэн кальцаа нөхөх зорилгоор тийм. Энэ кальцаас гадна бас кали тослог яг хүнд бас ингээд тодорхой хэмжээний хэрэгтэй байдаг. За тийм болохоор бас зөв сонголт хийсэн байна. За баярлалаа. Маш сайн сонголтсон байна. Манай үндэсний сүлжээ Март их хүрийн зүгээс за ийм гоё эрүүл хүнс цуглуулсан одоо амжилттай олцсон баярлалаа гэдэг бэлгийн карт өгч байгаа шүү. Ямар сайн. За.
хүүхдүүдийг аль болох өөрсдөө идэж буй хүнсээрээ ядаж эрүүл байлгаарай гэж хэлье.